Өнөөдөр жилийн өдрийг бүгдээрээ сайн уу? Ер нь нэлийн чөлөөтэй сүнсчдэг байхгүй юу би? Толгойх эрт яваа гэсэн шүү. Өглөө гэрээсээ ахуулах үнээр гоё мэдрэмж байдаг юм байна. Одоо тийм. Саяхан. Юу цаанаа зовоод байгаа юм яг UB cap шиг заяа. Тийм аппликейшн гарцсан цахилгааны. Чи нэгш товс дараа чиний 5 км радиуст байгаа цахилгаан чи дуудаж аваад үгүй. Хөөх тийм үү ямар гоё юм. Тэгвэл наасан цэцэн захиалсан өгч юм шүү. Тэгээ одоо хаан захиалсан өгч. Та энийг ашиглаж байгаа зүйл. Ийм жижиг шажиг мажиг асуудал одоо санаа зовхоос шүү дээ. Офсет цахилгаан чи хэрэггүй. Тэр офсын дээр ингэ харагдаж байна. Манайс нэрээ гатайстай гоё юм. Ажлаад хорсон. Одоо мөсөө зөвлөөх гээд ямар хөө керфор харах уу гэж бодод. Авчаа. Өглөө айгу бүрхөө хаад исэн. Тэгээд одоо гоё нартай болсон. Гоё цаг агаартай байна. Манай түнэлж ийм болсон юм шүү дээ. Өнөөдөр гоё өөртөө жоохон хөнгөлөлтэй гоё хоол хийжтэй. Маргааш өглөө нэлээд үзүүлж магадгүй. Тай кэр бодлоорсон гэсэн чинь энэ жоохон үнэтэй байд юм бэ. Одоо нөгөө ганцаараа амьдардаг болсон чинь миний нэг амар хатан болчихдог байхгүй юу? Миний иддэг ногоонууд болохоор амар сайн заяа. Би лон манжин байцаа чинжүү гэдэг нэг тиймэрхүү ногоонуудыг бол иддэггүй. Мөг, цаамөг тэгээд энэ шүү буутай гэдэг нэг тиймэрхүү юмнууд ер нь аль хөвчлээ иддэг байхгүй юу? Тэгээ нэг авчаараа би чинь бараг 2-7 хоногтоо нэг дахиж нэгээс цуглуулдаг ч юм уу. Эсвэл бүр ингээд нэлээд байж байгаад цуглуулдаг байхгүй юу? Тэгээ өнөөдөр яг цуглуулдаг өдөр нь байна. Ажил дээр бол нэг тийм зүрхий онцодон ерөөсө болсонгүй. Ажлаа гээл таарлаа. Ажлынхаа хажуугаар бас хөөрхөн влого бидлээд оруулчихсан шүү. Гадуур яагаад ийм амар хүн багтаагаа болоо гэсэн чи өнөөдөр чинь бүтцийн өдөр биш үү? Бүтцийн өдөр болохоор хүн багтаа байгаа юм биш үү? Машин тэрийн тэр амар сэлэх яваад гэсэн шүү. Хүн багтаа өдөр байна. Бидний хайртай маань би энэ бүр мөрөдөж авлаа. Нэсээ торт биш үү? Би бүр үнээр торт идмээрээс ахгүй. Гэтэ би ийм гаймаас. Агай бэ. Мм. Ой, гоё мэдсэн надад бүр гоё хард хийж идэх юм бас гоё.
Одоо цаг 8 өнгөрч байна. Би сая хоолой хийж идчихэд байж байсан чинь аав залгаад маргааш өглөө битээр эмнэлэгт хөтөлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хойно гэрт очиж хоноод тэгээд өглөө дүүгэр гүж очиод аавтай хамт эмнэлэг рүүгээ ухаар боллоо. Эцдэн сүлээд авигаа дагаад эмнэлэг орох чинь аа би. Тэрээс ийм л болчих чинь. Тэр үхсээ буцсан. Ийм өнгөрсөн. Пэний юу сарч. Энэ сэтгэлэх хэвчээ. Бор шоколад юм. Олон өнгөтэй байснаас энэ нь хамаагүй дээр байна. Миний үс амар олон өнгөтэй болсон биз. Монтэж гоёдсэн ч бүчгтэр яраа. Аванад ийм авсан гээд тайшруулдаг. Ийм авчихсан. Тэр юу өсөж бүр өглөө бүрсэж байгаа. Угаасаа би ч үдээд сэрдэг юм байна. Тэгсэн чи бүр босоо явж ийн гэж боддоо. Тэндээ нөгөө нэг 24 цагийн аппарат гэдэг тийм дүүгээд тэгээд намайг гарч орохдоо гэрлөөгээ шатаар алхаж гараарай гэсэн. Гэсэн давхар. Миний чинь тэгтээ байнга зүгтэй бол орчих юм шүү дээ. Би ийм юм зүгтэй. Ингээд хинждэг аппарат нь ингээд ийм надад зүгтэй. Ингээд энэ клиф дээр болсон доо. Цаг 6 цаг болж байна. Сайхан хоолоо хийгээд идчихлээ. Хувцас угаачлаа. Тэгээд гэрээ бас тэрвэрлчлээ. Тэгээд намайг гол нь нөгөө нэг зүрхээ ингээд маш сайн ачаал өгөөрэй гэд би гэрээсээ гарч ирсэн. Тэгээд нөгөө нэг Жоковын яг ард байдаг ийм талбай баггүй юу? 10 жил тахта энэ дээр айгүй их хэрж холж моолдог. Хүмүүс айгүй их гүйж эрүүл мэндэд анхаардаг болсон байна. Имэрхүү байна. Би ихлэ жоохон ахлаж байгаа. Тэгээд барамгүй гэж бодож байна. Маш амжилттайгаар гүгээд болоход дуусглаа. Гэрлөөгээ айгуу 50-аар алхая да. Нүнийг алхах хэвээр темпнээсээ 2-3 дахин юм хурдан алхаарэ гэсэн байхгүй. Тэгвсээ эрэхтэй бол айгуу хурдан алхахлаа. Тэгээд талбай дээр ч гэсэн юм аа л жоохон хурдан тэгээд бас гүйлээ. Нэмэнгээр орч 2 юм зад тэгээд гэрлээ. Коридор амар их хүлэрсэн. Тэгээ нүунийг жоохон нэмбэн гараад ирсэн байхгүй гүүгээд алхаад халууцах байх гэж бодоод шатаар гарах гэдэг юм байна. Амар том.